За сайн байцгаана уу 2022 он. За шинэ он гарсан. За шинэ сар маань энэ 1 сарын 2-нд 12% налуутай материйн ордонд гарч байна. За материйн ордонд маань сугар гариг ухрах хөдөлгөөн хийж гисэн явж байгаа. Энэ үед таны хувьд ямар нэгэн гарц өөрчлөлтүүд дээрэс нь өөрийн амьдралд ямар нэгэн хайр сэтгэлтэй холбоотой сэтэл өөрчлөлтүүд, дээрэс нь өөрийн хувьд ажил мэргэжил санхүүгийн чин байршилтай холбоотой өөрчлөлтүүд, гинтийн гарах гарц боломжийг Тэнгэрийн маантай холбоо тогтоож байгаа шинэ сар маань танд өгч байна. Тэгэхээр шинэ сар маань энэ материйн ордонд байхдаа мэдээж тэмч таатай биш боловч ямар ч байсан өөрийн амьдрал тодорхой хэмжээний харахгүй байгаа олон асуултууд чинь хариулт олохын тулд Тэнгэрийн маан гаригтай холбоо тогтоон тодорхой хэмжээний ойлголтуудыг гарах гарцуудыг танд бас өгөх боломжуудаар хангаж эхэлж байна. За 2022 он тэр чигээрээ high vibe гэж ярьдаг. Магадгүй энергийн төвшөнд маш их томоохон энергийн өөрчлөлтүүдийг татсан жил байгаа учраас нь Бархасвад гариг маань өөрийнхөө удирддаг гэрт ордонд буюу загсны ордонд ирсэнтэй холбоотой. За нөгөө талаас мэдээж зөвхөн загсны ордонд ирснээс гадна Далаанван гариг буюу хамгийн спиричуал, хамгийн сүнслэг, за хамгийн мэдрэмжтэй бидний зүүн савин хариуцдаг гаригтай холбоо тогтоож эхэлснээр хүмүүсийн маань хувьд далд тухамсар маш их дээшилж, бидний хувьд энергийн түвшин маш их дээшлэх боломжтойгоос гадна маш бүтээлч болох боломжтой жил 2022 он харагдаж байна. За 2022 он бол тэр чигээрээ бидний хувьд тоон зурхаад 6-гийн тоонд багтан, дээрээс нь Бархасвад гариг маань Далаанван гаригтай аялна. Тийм учраас хүмүүс сэтгэл зүрхээ нээх, хүмүүс өөрийнхөө бүтээлч байдлыг нээн харуулах, магадгүй төсөөллийн ямар нэгэн урлаг, уран сайхан, дуу, хөгжим, урлаг, соёл, урлан бүтээх, магадгүй хөгжмөөс гадна уран зураг, төсөөллийн арт, дээрээс нь сүнслэг ямар нэгэн сүнслэг оршихуйтай холбоотой харилцаа холбоо, дээрээс нь зүүд нойр, даал тухамсар. Нөгөө талаас бас өөрийнхөө дотоод даал тухамсартайгаа харьцахаас гадна өөрийнхөө чиглүүлдэг гайдууд буюу өөрийн чинь хамгаалж явдаг сахиусуудтай хүртэл холбоо тогтох бүрэн боломжтой. Дэлхийд даяар хүмүүсийн маань тэр даал тухамсар маш их сэрэх, дээрээс нь зүүд нойрорч ирж байгаа мэдээллүүд маш их үнэн бодиттой байх. Дээрээс нь урлаг соёл маань тэр чигээрээ бас томоохон өөрчлөлт шинжилтүүдийг бас татж байгаа учраас шинэ ямар нэгэн төрлийн форматууд, шинэ төрлийн entertainment, шоу бизнесүүд, дээрээс нь бас урлагийнханд маань маш сайхан боломжууд ирж байгаатай холбогдуулан 2022 онд Бархасвад гариг, дээрээс нь тоон зурхаа 6-гийн тоон маань сугар гаригаар урдуулдаг. Тэр чигээрээ урлаг уран сайхантай холбоотой гайхалтай жил залгаж байгаа учраас энэ үеэр бидний хувьд нүдийг баясгах, сэтгэлийг сэргээх олон урлагийн бүтээлүүд төрөхөөс гадна бидний зүгээс ч гэсэндээ өөрсдийн маань сүнслэг оршихуй, далд тухамсар, далд оюун санаа маань бидэрт маш олон мэдээллүүдийг өгж байгаа учраас бидний хувьд мэдрэмж маш их өндөрсөх, дээрээс нь хүмүүстэй оюун санаагаараа холбогдох, магадгүй бидний хувьд өөрийнхөө адилхан хэмжээст байдаг энергиудтэйгээ холбогдох, хүмүүстэйгээ ойртох, магадгүй хүмүүсийн маань хувьд мэдээж өөртөө адилхан вибрацтай, өөртөө адилхан энергитэй хүмүүстэй холбоо тогтоох гайхалтай бас орчинг Бархасвад гариг маань бүрдүүлж өгж байгаатай холбогдож байна. Тэгэхээр бидний хувьд үргэлжлүүлэн тоон зурхайч, тэр гариг ирсүүдийн байршилч тэр дамжигдан нэлээд дээшлэх тусмаа бидний оюун санаа тэлэгдэж, альва жижиг шажиг асуудлууд, өнөө маргаашийн хүнд хэцүү, бодит материалын амьдралаас илүү их холдох боломжуудыг өгж байгаа энэ гайхалтай 90 үе рүү залгах тусмаа бид нар өөрсдөө илүү их ажиллаж, өөрсдөө илүү их нээж, өөрсдийнхөө дотоод сэтгэл зүйд болж байгаа олон асуудлуудыг бас өөрөөсөө олж харах, дээрэс нь бусдаас олж харах, дээрэс нь бусдыг шүүн гадуурхах, эсвэл бусдыг тодорхой хэмжээгээр хардаг байсан өнцгүүд чинь маш их өөрчлөлтөнд орно. Тийм учраас 2022 он бол тэр чигээрээ энергийн түвшин бас маш их цэвэрлэгдэж сайжрах боломжуудыг Бархасвад гариг маань өгч байна. За энэ жилийн хувьд гэвэл Бархасвад гариг маань 2022 оны 5 сарын 10-даар хөдөлгөөн байршлаа солин хоньны ордныхонд бол маш олон өөрчлөлтүүдийг татчихсан. Тэгэхээр хоньны ордны эхний хагас төрсөн буюу эхний 10 хоног төрсөн хоньны ордныхны маань хувьд маш том өөрчлөлтүүдийг бас татна. Мэдээж загсны ордныхон тэр чигээрээ энэ өөрчлөлтүүдийг ирж байгаа 12 сарын турш мэдрэх ба
загасны ордны нар, сар, мандалттай хүмүүсийн маань хувьд тэр чигээрээ боломжуудын үүд хаалга танд нэгднэ. За нөгөө талаас болохоор хоньны ордныхны эхний хагас төрсэн хүмүүс ирэх одоо 5, 6, 7, 8, 9, 10 сар хүртэл бас маш их боломжуудаар өөрийгөө бөмбөгдүүлэх учраас энэ үеэр бас боломжуудыг маш зөвөр ашиглах, өөртөө бас боломжуудыг нээх гайхалтай үе бас ирж байна. Дээрээс нь одоо загасны ордонд эргээд 2022 оны 10 сарын 28-нд буцаж хөдөлгөөн хийж орох учраас энэ үеэр эргээд загасны ордныхны маань хувьд болон бид бүгдээрээ сэтгэл зүй оюун санааны хувьд дахин одоо томоохон энергийн төвшөнд шилжилт хөдөлгөөнийг хийж байна. За нөгөө талаас болохоор хэрвээ ямар нэгэн өөрчлөлтүүдийг хийх ёстой бол юм уу бие физиологиор хөдөлгөөнд орших, дээрээс нь магадгүй одоо бидний хувьд хамгийн их одоо хоньны ордныхны маань удирддаг хэсгүүд болох одоо юу гэдгийг цэргийн алба, цэрэг цагдаа буу шийдэм, дээрээс нь машин хэрэгтэй холбоотой өөрчлөлт шинжилтүүд болон өөрчлөгдөх ёстой зүйлүүд бас саяны хэлсэн сарууд буюу 5 сараас 10 сарын хооронд бас болох боломжтой өөрчлөлтүүдийг бас өгөх боломжтой үеуд бас байна. За нөгөө талаас бас маш олон шин төрлийн одоо лидерүүд бас энэ үеэр төрөх боломжтой. Тэгэхээр одоо хорвоо дэлхийг өөрчлөх гэж ирсэн магадгүй бас өөрчлөлтөнд бас хамрагдах ёстой, бий болох ёстой, бусдыг байлдан дагуулах ёстой бас лидерүүд маань энэ үеэр буюу 5 сараас 10 сарын хооронд бас өөрчлөлт хөдөлгөөнүүдийг хийж чадах юм бол бас амжилттай өөрчлөлтүүдийг туулах боломжтой харагдаж байна. За нөгөө талаас болохоор Санжир гариг маань мэдээж Бомбей ордонд бас удаан хугацаагаар ирчихсэн байж байгаа. За Бомбей ордны тухайн мэдээлэл Санжир гариг Бомбей ордон гэсэн мэдээллийг бол би урд урдны видеонуудад бол хийчихсэн байгаа. Түн дээр одоо бас сонирхож байгаа бол тухайн мэдээллийг сонсоорой. За нөгөө талаас юу гэж байгаа одоо энэ ямар учиртай болж иргэх вэ гэхээр мэдээж бидний эдийн засгийн байдал, санхүү эдийн засгаас гадна бидний ажилчин нийгэмд бас ажилчдын хувьд бас их өөрчлөлтүүд гарахаас гадна шинжилт өөрчлөлтүүдийг бид нар өөрсдөөсөө эхлүүлэх боломжтой ба нөгөө талаас бас материал ордон Санжир гариг маань өнгөрсөн 3 жилийн турш байрж байхдаа биднэрт ямар их дарамт шахалт, за дээрэс нь улс нийгэмтэй холбоотой биднийг одоо удирддаг хүмүүстэй холбоотой ямар их одоо өөрчлөлтүүдийг татчихсан бэ. Дээрэс нь Дэлхийн ван гариг бас тэнцээ нэлээд олон жилиг одоо оршсон учраас бидний хувьд одоо айдас контролдуулах ямар нэгэн өөрчлөлтүүдийг бас даван туулж чадахгүй их удаан хугацаанд өөрсдөө контролын одоо буюу контролдуулан байж ирсэн энэ үеүүдийг бодох юм бол Санжир гариг Бомбей ордонд ирснээр хүмүүс маань энэ үеэр ямар нэгэн байдлаар энэ олон одоо нийгмийн дарамт шахалтаас гарахыг одоо хичээсэн олон алхмуудыг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж харагдаж байна. За нөгөө талаас болохоор энэ жил бууд гариг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа. За бууд гариг маань мэдээж ухрах хөдөлгөөнүүдийг газар биеийн бохойдтой ордуудад энэ нь болохоор матар, за үхэр, охин гэсэн энэ 3 одоо газар биеийн бохойдтой ордонд ухрах хөдөлгөөнх нь бүгдээрээ ажил мэргэжил, санхүүгийн байдал, дээрэс нь бидний хувьд байр суурь албан тушаалтай холбогддог хэсгүүд байна. Тийм учраас эдгээр дээр ухрах хөдөлгөөн хийснээр бидний хувьд ажил төрөлтэй холбоотой асуудлууд дээр анхаарахгүй бол бидний хувьд альва асуудлуудыг яг бодиттой болгож чадахгүй байх. Эсвэл бодиттой болгохын тулд ямар асуудлуудыг эргэн харах хэрэгцээтэй болж байна уу? Ямар бичиг цаастай холбоотой асуудал бид нарыг хойшин татж байна. Дээрээс нь ямар нэгэн байдлаар бидний ажил төрөл санхүүгийн байдал бидний одоо зорилго тэмүүлэлт саад бэрхшээл болж байна. Хэрвээ бол дээрх зүйлүүд маань саад бэрхшээл болж байгаа бол энэ үеэр солих өөрчлөгдөх. За нөгөө талаас болохоор нар сарны хэртэлт маань хилэнц болон үхрийн ордонд үргэлжлүүлэн ирэх одоо 2022 оны 7 сарын 2023 оны 7 сар хүртэл хэртэлт бол хийх учраас бидний хувьд үйл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн байдал, мөнгөтэй харилцах харилцаа, за үйл хөдлөх хөрөнгөн дээр ямар нэгэн байдлаар үн цэний хувьд уналт босолт юу байна? Дээрээс нь банктай холбоотой өөрчлөлт шинжилтүүд, бидний хадгаламжтай холбоотой өөрчлөлт шинжилтүүд юу байна? Дээрээс нь бидний үр шир зээллэгтэй холбоотой зүйлс юу байна гэдэг дээр шинжилт өөрчлөлтүүд бас гарахаас гадна мэдээж 21-22 онд бол ялангуяа одоо үйл хөдлөх хөрөнгө бол маш их өндөр үнэтэй болох боломжтой жилүүдийн нэг бол байгаа. Үүнээс хойш бол ялангуяа энэ үнний одоо үнэц өөрчлөлтүүд бол 23 оноос илүү их буух боломжтой гэж бол харж байгаа. За тэгээд дээрэс нь энэ жил бас ухрах хөдөлгөөн хийж байгаа гариг хэрсүүдийг бол яар мэдээж одоо бархан сууд гариг ухрах хөдөлгөөн, бод ухардгаараа 3 удаа ухрна. Ангараг гариг бас 2022 онд ухрах хөдөлгөөнөө хийж эхэлнэ. Тэгэхээр ангараг гариг маань ухрах хөдөлгөөн 2022 оны 10 сарын 30-нд хийгээд 2023 оны 1 сарын 12-нд урагшлах хөдөлгөөнийг хийн. За мэдээж
сугар гариг маань 2 жилийн удаа ухрах хөдөлгөөн гэдэг байсан бол за ухрах хөдөлгөөнөө одоо хүртэл хийж байгаа сугар гариг маань 1 сарын 29 хүртэл ухрах хөдөлгөөн гэж байгаа урагшлах хөдөлгөөн хийн. Тийм учраас энэ мөчлгүүдэд таны хувьд ямар өөрчлөлтүүдийг та одоо хийж гин анхаарал болгоомжтой байх ёстой гэдэг дээрээ бас анхаарах хэрэгцээтэй байна. За нөгөө талаас болохоор мэдээж одоо 2022 он ерөнхий байдлаар бол урд урдны жилүүдийг бодвол хамаагүй их одоо тайван, хамаагүй олон одоо өөрчлөлтүүдийг татсан. Дээрээс нь бас бидний хувьд өөрсдийнхөө олон асуудлуудыг бас өөрийгөө уучлж, өршөөж, дээрээс нь бидний өөрийн амьдралд бас сүнсний төвшин, энергийн төвшин, дээрээс нь ажил мэргэжлийн хувьд, даал тухамсар зүүд нойрны хувьд маш олон сайхан өөрчлөлтүүдийг татж байгаа учраас хүмүүс маань энэ үеэр одоо тодорхой хэмжээгээр сэтгэл зүрхээ нээх, хувь тавиландаа итгэх, дээрээс нь ямар нэгэн өөрийг чинь одоо чиглүүлж байгаа, хамгаалж байгаа одоо дэлхийн ертөнц, байгаль ертөнц, дээрээс нь бидний даал тухамсар, оюун санааны төвшөнд том өөрчлөлтүүдийг татсан гайхалтай жил болж байна гэж харж байна.